Орон мэнд хүргэе үзэгчдээ Увсны ус мэдээллийн хөтөлбөрийн 7 хоногийн тойм эхлэж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? Одоо та бүхэндээ мэдээний товчхоныг танилцуулъя. Хаан банк 24 цагийн Экспресс банкны шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ. Авиасны эрэлт уралдааныг зохион байгуулна. Газар хөдлөлт гамшигын бэлэн байдлын зарлан мэдээлэл хөтөлбөр боллоо. Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах үйл ажиллагаа боллоо. Мянган багшийн зөвлөгөөн боллоо. Сумдад тэжээлийн тусламж хүргэлээ. Улаангом дэвжээний бөхчүүд малчтад тусламж хүргүүллээ. Чацарганы цэвэр тос боловсруулах үйлдвэр баригдах уу? Одоо та бүхэн эдгээр мэдээний дэлгэрэнгүй хүлээн авна уу? Хамтдаа хөгжийн урайтаа ус телевиз 4-р сарын 1-нд хамтдаа дуулан бүжиглэх цэнгүүнийг бүхэн өргөнд зохион байгуулна. Тус цэнгүүн нь үзэгч та бүхний хүссэн хүлээсэн мөч байхын зэрэгцээ дуу хуур инээд хөөрөөр дүүрэн нэгэн үчийг сайхан өнгөрүүлэхийг урьж байна. Хамтдаа хөгжийн урайтаа ус телевиз, хамтдаа дуулын хамтдаа бүжиг цэнгүү. Хамтдаа дуулан бүжиглэх цэнгүүний хөтлөгчөөр TV10 телевизийн хөтлөгч нэвтрүүлэгч хүслэн дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтг Инх Эрдэнэ болон бусад уран бүтээлчид оролцох юм. Билетний үн 5,000 төгрөг байх юм. Орчин үед бол техник хэрэгсэл маш их хурцтайгаар хөгжийн хэрээр бол хүмүүс бид суудлын ажилтай болсон байгаа. Тэгэхээр суудлын ажил юу гэхээр нөгөө талаас хөдөлгөөний дутагдалд оруулж байна. Тэгэхээр хөдөлгөөний дутагдлаас хамтдаа сэргийлье гэдэг үүднээс манай ус телевиз хамтдаа хөгжийн урайтай ус телевиз маань хамтдаа дуулын хамтдаа бүжиглэх цэнгүүнийг 3 дугаар сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр маш амжилттай зохион байгуулсан. Энэхүү цэнгүүнд маань Монгол Улсын гавьяач жүжигчин туяа урилгаар оролцож нэгэн үчийг ард иргэдтэйгээ хамт дуулан бүжиглэж ирч хүч нэрийг халуун дулаавар амьсгал донд маш сайхан өнгөрөөсөн байгаа. Тэгэхээр энэ цэнгүүний үеэр ус телевизийн ерөнхий захирал Пүрүс Сүрмэм бас сард нэг удаа энэ цэнгүүнийг зохион байгуулах шаардлага байгаа юм байна гэж амласан ёсоор 4-р сарын 1 буюу Нийгмийн баярын өдрөөр энэ цэнгүүнийг дахин зохион байгуулахаар бид нэр төлөвлөд байна. Тэгэхээр энэ цэнгүүнд маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Инх Эрдэнэ урилгаар оролцож байгаа. Тэгэхээр Инх Эрдэнэ дуучныг бас манай үзэгчид маань бас хит хитэн дуугаар нь сайн мэддэг. Инх Эрдэнэ дуучныг маань бас үзэгчид сайн мэднэ, хит хитэн дуугаар нь хайрлсан нь уучлаарай гэдээ бас ард түмний дунд нэлээд хит болсон дуу байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дууг хамтдаа нэгэн орой дахин дуулаж, хамтдаа бүжиглэж, хамтдаа дуулаж бас стресснээс ангид нэгэн оройг өнгөрөх боломжийг бид олгож байгаа юм. Урилгаар мөн TV10 телевизийн хөтлөгч хүслэн маань бас ирж хөтлөж байгаамаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ цэнгүүний ач холбогдол юу байна вэ гэхээр бид нэг орой ингээд хөгжилтэй цэнгээд өнгөрөх биш. Энэ цэнгүүнд ирж байгаа хүмүүс маань өөрсдөө манай телевизийн одоо явуулдаг сайн үйлсийн аянд нэгдэж байгаамаа. Юу гэхээр билетийн үн маань 5,000 төгрөг байгаа. Энэ 5,000 төгрөг маань ерөнхийдөө одоо нэг айлыг орон гэртээ болгох буюу тийм ээ өнгөрсөн хугацаанд бид нар бас нэлээ олон сайн үйлсийн аян хийсэн. Тэр сайн үйлсийн аянд бас нэгдэж байгаамаа. Бид сайн үйлсийн аянд нэгтгэхээс гадна бас хүмүүсээ нэгтгэе, нэгэн орой хамтдаа сайхан өнгөрөөе гэсэн энэ үүднээс энэ цэнгүүнийг зохион байгуулж байгаа юм. Цэнгүүнд маань бас хүмүүс ирснээр яах вэ гэхээр мэдээж уламжлал ёсоор шилдэг дуучин, шилдэг бүжигчин гэж шалгаруулж байгаа. Түүнээс гадна бас азд нь болох боломж байгаамаа. Тэгэхээр яг одоо бол хүмүүс ингэж юм л да яг ажил гэр гэсэн маршруттай байна. Эсвэл нэг амьдрал одоо яах вэ нөгөөдөр яах вэ маргааш яах вэ гэхээсээ илүү нэг орой бас бүгдээрээ хамтдаа тэр сайхан халуун энерги дунд тийм ээ ирч хүчээ сэлбэх стресснээс ангид байх боломжийг олгож байгаа. Энэ цэнгүүнд хүрэлцэн ирээд бас хажуугаар нь сайн үйлсийн аянд нэгдээрээ гэж ард иргэдтэй урайлмаар байна. Нэг айлч гэсэн нэг өрх гэрч гэсэн өөрийн гэсэн ор хоронтой өөрийн гэсэн одоо сайн үйлсийн ард түмний хандвар болсон тэр зөвлөлд урам аваад ирч хүчтэй сайхан амьдрах боломжийг бүгдээрээ хамтдаа олгоё. Хамтдаа дуулын, хамтдаа бүжиглэх цэнгүүнд хүрэлцэн ирээрэй гэж уриал. Тоглолтын явцад үзэгч таныг олон гайхалтай бэлэг хөгжилтэй агшин хүлээж байна. Мөн азтаа 3 үзэгчийг шалгаруулж мөнгөн шагналын эзэд болно. Та бүхэн нэгэн үчиг зугаатаа сэтгэл ханамжтай өнгөрүүлэхийг зэрэгцээ азтан болох боломжийг хамтдаа дуулын бүжиглэх цэнгүүний зүгээс олгож байна. Дараагийн мэдээ хүргэе. Монгол Улсын засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууц корпорац манай аймагт ажиллаж байрны түлхүүрийг гардуулах ёслол боллоо.
Засгийн газрын аймаг бүрт мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд төрийн орон сууцны захиалгаар баригдсан галдан бошгот хорооллын шинэ орон сууцанд төрийн түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авч бүртгэл сонгон шалгаруултыг хийж нийт 84 иргэдийг хамруулахар болсон. Энэхүү түлхүүр гардуулах ёслолд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд, аймгийн засаг даргын орлогч Цэцээ, аймгийн засаг даргын хамгийн газрын дарга Болор Эрдэнэ, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Гамболд нар оролцлоо. Өнөөдөр түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулах цуглаан болж байна. За Увс аймагт одоо 2006-аас 2012 онд анх орон сууцлах ажил эхэлж 100 айлын орон сууц баригдчихсан юм түүхтэй. За 2013 оноос хойш одоогийн байдлаар төр болон төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд 722 айлын орон сууц одоо ашиглалтанд ороод байж байгаа. Энэ ашиглалтанд орж байгаа 722 айлын орон сууцны 105 айлын орон сууцыг төрийн орон сууц корпорацийн хөрөнгөөр барьж, улсын төсвийн хөрөнгөөр нэгд барьж босгосон байж байгаа. За энэ 105 айлын орон сууцны 84 айлын орон сууц нь түрээсийн орон сууц хөтөлбөрийн одоо болцлыг хангаж байгаа. Заасан журмынхын дагуу энэ 84 айлын одоо түрээсийн орон сууцнд оруулах ажлыг энэ 24-25-ны өдрүүдэд түрээсийн орон сууц корпорацийн одоо төлөөлөл одоо ажилтнууд удирдлагууд ирж яг журмынхын дагуу шалгаруулад 400 гаруй иргэнээс 100 гаруй иргэнийг одоо болцол хангасан иргэнийг тодруулж одоо 84 айлын одоо 84 өрхөд одоо түрээсийн орон сууцных нь одоо түлхүүрийг гардуулж байна. Сая бид нар одоо хамгийн анхны 7 зорилттой бүлгийг болсон Ахмад хүмүүст одоо бүгдд нь орон сууцны төлхөрийг гардууллаа. Ер нь түрээсийн орон сууц хөтөлбөр бол цаанаасаа бол яг Монгол Улсын засгийн газраас баталсан журамтай. Энэ журмынхаа хүрээнд хүмүүс өргөдлөө гаргаад өргөдөл гаргасан хүмүүсээс яг шалгуурыг хангаж байгаа хүмүүст нь одоо эхний ээлжинд олгож байгаа ийм ажил болж. Энэ бол бид нар орон сууцлах хөтөлбөрийг бол одоо санхүү мөнгөнийхөө болцоогоос нь хамаарад бас нэлээд одоо хүчтэй явуулж чадахгүй байсан л да. Та нар мэдж байгаа. Би ч гэсэн урд нь бас 2012 хүртэл аймгийн хурлын төлөөлөгчөөр сонгож авсан. Яг аймгийнхаа дотоод нөөц болцоонд толгуурлаад бас 16 айлын 3 орон сууц 48 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж авсан. Энэ ашиглалтанд оруулахдаа голдуу одоо төрийн албан хаагчийн аж тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр төрийн захиргааны албан хаагч болон аймгийн хурл, сумын хурлын төлөөлөгч рүү чиглүүлж ингэж олгодог байсан. Энэ бас шүүмжлэлтэй дандаа дарга нарт хөгжлөө гэсэн ийм шүүмжлэлт агуулдаг байсан бол энэ удаагийн одоо төрийн орон сууц корпорацийн одоо 84 айлын орон сууцнд ямар нэгэн одоо тийм одоо удирдах төвчний хүмүүс ороогүй яг одоо зорилттой бүлгийнхаа хүрээнд 7 зорилттой бүлэг байж Ахмад өндөр насны хөгжлийн бэрхшээл дээр гин өрх толгоосон эмэгтэй хэмжлэнгээр одоо төрийн албан хаагчийн дотор бас явж байгаа. Гэхдээ бол захиргааны гэж онцлоогүй. Бүх ийм чиглэлийн одоо 7 зорилттой бүлэгт яг тодорхой одоо тэр хүмүүсийнх нь өгсөн өргөдлийнхэн дагуу тодорхой шатлалаар интервалаар одоо нэг квот хуваарлаад тэр квотондоо болвол шалгуур хангасан анхны одоо тэр зорилттой бүлгийн одоо хамгийн сайн шаардлага хангаж байгаа хүмүүсийг эхэлж оруулж байгаа. Энэ цаашдаа Монгол Улсын төрөөс энэ төрөөсөө орон сууц хөтөлбөрийг цаашдаа үе шаттай хэрэгжүүлэх энэ хүмүүсийн цаг хугацаанд одоо бас төлбөрөө төлөөд энэ хөтөлбөрөөр амжилттай хэрэгжих юм бол энэ бол цаашлаад энэ төрөөс орон сууц хөтөлбөрийг өргөжих ийм өргөн боломж бас байгаа. Увс аймагт бид нар түрээсийн орон сууцны хөтөлбөрийн үйл ажиллагаагаа эхлүүлээд өнөөдөр даацтан болсон иргэдтэй байрныхын төлхөөрийг гардуулж өглөө. Ер нь бол одоо энэ төрөөс хэрэгжүүлж байгаа энэ бодлого нь өөрөө тухайн орон нутагта иргэдэд орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан орон сууцаар хангахтай. Энэ бодлого дотор бас өмчлөлийн хэлбэрээр орон сууцыг олохоос гадна одоо өмчлөлийн орон сууцтай болтлоо төрөөсөө орон сууцаар дамжаад амьдрах энэ боломжийг бас төрөөс гаргаж өгж байгаа энэ үүд ажиллагааны хөтөлбөрийн эхний ээлж нь одоо Увс аймагт ингээд амжилттай хэрэгжээд явлаа. Ер нь бол альва төрийн үйл ажиллагаа гэдэг өөрөө тогтоосон журам тогтоол шийдвэрийн хүрээнд явдаг. Тэр хүрээнд бид нар бас Увс аймагын хүсэлтэд гаргасан 400 гаруй иргэдийн материалыг хүлээн авч нэг үржлэн шалгаж үзээд өнөөдөр 84 иргэнэ тодруулаад ингээд байранд нь оруулахад бэлэн болоод эхний 7 бүлгийнхаа төлөөлөл болсон иргэдтэй орон сууцны төлхөөрийг гардуулж өглөө.
цаашдаа ер нь бас бид нэр түрээсийн хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны хөтөлбөртөө иргэдийнхаа сонирхоод байгаа тэр түрээлж явах хугацаанд одоо 30% урьдчилгаа бүрдүүлээд улмаар тухайн орон сууцаа өмчлөөд авах энэ хувилбарыг бид нар маш сайн судалж байна. Эдийн засгийн тооцоо судалгаа хийж байна. Энэ хөтөлбөр маань бас тун удахгүй бас залгаад хэрэгжинэ гэдэгт бол итгэж байгаа. Энэхүү хөтөлбөр нь өнгөрсөн 7 хоногт Дархан уул аймгаас эхэлсэн бөгөөд Улаанбаатар, Увс, Ховд аймагуудад хэрэгжиж эхэллээ. Увс аймагт нийт 400 гаруй иргэн төрөөсийн орон сууцны бүртгэлд хамрагдсанаас журмын дагуу материалаа бүрдүүлсэн 112 иргэнээс журмын шаардлага хангаагүй 29 иргэн үлдсэн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд өндөр насны болон хөгжлийн мэргэжлтэй залуу хэрүүд зориулсан одоо 84 найл өрх хамрагдаж төвний нэгэнд өндөр насны би орж байгаадаа хязгаар үехгүй ирж байна. Энэ үйл ажиллагаа цаашдаа жилийн жилд үргэлжилж олон нартмыг олон хөгжчүүдийг баярлуулж байгаасай л гэж хүсэж байна. Ийхүү иргэдийн хүсэн үлээсэн түрээсийн орон сууц хөтөлбөр манай аймагт амжилттай эхлэж иргэд байрныхаа түлхүүрийг гардаа авсан сайхан үйл явдал болж өнгөрлөө. Төр иргэдийгээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө эхний ажиллагааг аймагуурт амжилттай эхлүүллээ. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хаан банк ажлын цаг зав ачааллыг хөнгөвчлөх дэвшилтэд шинэлэг Экспресс банкны үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн авна уу? Маань бас хэмжиж иргэдэд үйлчлэгээний орчныг сайжруулах. Орчин үеийн дэвшилтэд техник технологиг ашиглаж хаана ямар гарц боломж байгааг цаг алдалгүй олж хардаг ард иргэдийн боломж бололцоо ажлын цаг зав ачааллыг хөнгөвчүүлсэн Экспресс банкны үйлчилгээ нь 24 цагийн турш ажиллах бөгөөд бэлэн мөнгө авах, орлого хийх зэрэг олон давуу талтай үйлчилгээ болж байна. За өнөөдөр Увс аймагт өөртөө үйлчлэх банк буюу Экспресс банкыг нээж байгаадаа туйлын баяртай байна. Манайх бол банкны зах зээл дээр бас аливаа шинэ бүтээгдэхүүнийг төрүүлж гаргадаг. Бас аливаа шинэ техник технологи төрүүлж оруулж ирдэг. Ер нь банкны хөгжлийн төвчөө болж байгаадаа манай хамт олон туйлын баяртай байдаг. Тэгээ өнөөдөр бас анх удаага энд орлого зарлага итемийг оруулж ирж байна. За энэ нь болохоор 24 цагаар үйлчлэнэ. Бид нар салбар дээрээ бол ийм 3 итемийг байрлуулсан ийм Экспресс банк цогц үйлчилгээтэй Экспресс банк оруулсан байгаа. За энэ Экспресс банкны онцлог нь болохоор нэг удаа дансандаа 5 сая төгрөгийн орлого хийж болдог, 5 сая төгрөгийн зарлага авч болдог, 20 сая хүртэл шилжүүлэг хийдэг ийм итем байгаа. Зах дээр бас яг энэ итемээ хоёр ийм итемийг зах дээр бас байрлуулсан байгаа. Битэл шинэ битэл зах татвар. Тэгэхээр ерөнхийдөө манай ард түмэн бол 24 цагийн тасралтгүй үйлчлэгээ авах боломжтой. Өөртөө банкир болно. Гэсэн үг тэгэхээр банк руу заавчгүй ирэхгүйгээр очрлохгүйгээр цаг заваа хэмнээд шуурхаа найдвартай үйлчлэгээ авах боломжийг бүрдүүлсэндээ туйлын баяртай байна. Энэхүү Экспресс банкны үйлчилгээ бүхий 4 ATM машиныг шинэ Улаангом захад 2-ыг байрлуулсан байна. Хаан банкны төв салбартаа 2 машиныг тус ажиллуулж байна. Ялангуяа шинэ Улаангом зах дотор байрлуулсан ATM машин нь 8 эрхлэгч хүмүүс болон ард иргэдэд ойрцоо ажил боллоо. Экспресс банк болохоор хүмүүс өөртөө үйлчлэгээ хийх, тэгээд орлого зарлага гээд хүмүүс өөртөө үйлчлэх итэм гэсэн үг л дээ. Нэгсэн бол банкн дээр нь тэлэр дээр очрлоо зогсох нэг юу гарахгүй өөртөө үйлчлээл тэгээд цагийг хэмж байгаа. За өнөөдөр энэ шинэ банк нээж байгаа Хаан банктай маш их баярлж байна. Бид бүхэн Хаан банкаар байнгын үйлчлүүлэгч, Хаан банкнд үйлчлүүлсээр саяхан би бас азтан болсон бас баяртай байна. Анхны азтан саяхан болж бас гарч идэн хоцсондоо маш их баяртай байна. Ард иргэдэд Хаан банкаар үйлчлүүлж байгаарай гэж хүсээрээ. Баярлалаа. Айгүй сайн боломжийн цаг зав алдахгүй цав цаг ашигласан тийм боломжийн банк гэж бас бодож байгаа. Ягаад гэвэл очрол дараалал үүсэхгүй бид нар одоо банкнд дэсэд очрлоод нэлээд цаг болдог. Тийм учраас энд очрол дараалал үүсэхгүй ийм боломжийн банк гэж хүсэж байна. Астан болсондоо баяртай байна. Ингээд аяны аяга очлоо ингээд Экспресс банкаар одоо та бүхнийг үйлчлэхийг урьж байна. Урд нь айгүй очрол дараалтаа ингэж үйлчлэх байсан бол одоо юм ямар ч очрол дараалалгүй сайхан үйлчлэх болсон байна. Гэт улсын та бүхнийг үйлчлэхийг хүсэж байна. Хаан банк аливаа шинэлэг бүхнийг эрэлхийлж ард иргэдэд үйлчлэгээгээ ойртуулсан тэдний нөхцөл боломж бодит үнэлгээг сайн олж хардаг хэмээн иргэд ам сайтай байлаа. Дэвшилтэд техник технологи 90 100-д амьдарч байгаа увсчууд бидэнд ч аливаа шинэлэг үйлчлэгээг цаг алдалгүй нэвтэрч байгаа нь ажил амьдрал цаг заваа зохицуулах бас нэгэн шийдэл гарц нээгдэж байгаа хэрэг юм. Мэдээ үргэлжилж байна. Хамтдаа хөгжөө өрөөтэй Увс телевиз Увс FM 103.3-аас санаачлан авьяасны эрэлт уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдааны бүртгэлийг Увс телевизийн байранд 3 дугаар сарын 22-наас эхлэн бүртгэж эхэллээ.
Энэхүү уралдаан нь нас хүүс харгалзахгүй оролцох боломжтой бөгөөд таны нууцлагдмал авьяасыг нээх, өөрийгөө таниулах, авьяасаа дэлгэрүүлэхэд тань туслах юм а. Хэрвээ та сайхан дуулдаг, бүжгэлдэг, уран уншдаг зэрэг урлагийн авьяастай бол манай телевизээс зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд оролцоорой. Таны урлагийн мэдрэмжийг үнэлж бусдад түгээн дэлгэрүүлэх, таны сайхан дуу хоолой болон бусад авьяасыг хамгийн сайхнаар хүрэхэд бид туслах болно. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ энэ орой мэндийг хүргэж байна. Улс телевиз Улс FM 103.3 авьяасны эрэлт шоуг зохион байгуулж байна. 3 дугаар сарын 22-наас эхлээд Улс телевизийн байран дээр бүртгэл маань эхлэх болно гэдгийг хэлмээр байна. За мэдээж авьяасны эрэлт маань ямар авьяастай хүмүүс оролцохыг бол би мэдэхгүй байна. Яг тэгэхээр маш олон авьяастай хүмүүс байдаг. Дуулдаг, бүжгэлдэг, хөгжим тоглодог. Өөрт нуугдмал байгаа өөртөө байгаа тэр авьяасаа ил гарахыг хүсэж байгаа нийт авьяастангуудыг та бүгдийг бид Улс телевизийн байран дээр урьж байна. 3 дугаар сарын 22-наас эхлээд бидний авьяасны эрэлт шоуны бүртгэл маань эхлэх болно. Мэдээж манай шоутай хамтарч ажиллаж байгаа маш олон байгууллага байгаа. За мөн бас хамтарч ажиллахыг хүсэж байгаа байгууллага хүмүүс албан байгууллагууд бол бас манай телевизийн байран дээр ирээд авьяасны шоудаас хамтарч ажиллах боломжийг та бүхэндээ бас та бүгд байгууллагуудыг бас уриалмаар байна. Авьяасны эрэлт шоу маань 3 шаттайгаар хүрэх болно гэдгийг хэлмээр байна. За мэдээж маш олон аймаг сумуудаас бид өдөрдмжийг явуулах болно. Тэгэд сумуудаас хүрэлцэн ирж бас авьяасаа бас нэг боломжийг олгож байна. Тэгэхээр улс аймгийнхаа хэмжээнд энэхүү шоуг зохион байгуулж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мэдээж Шанглын сан бол өндөр байгаа гэдгийг хэлмээр байна. Туудахгүй бас Шанглын сангаас бид та бүхэндээ маш олон байгууллагуудын гарын бэлгүүд та бүгдийг хүлээж байгааг дэлмээр хамгийн гол нь та өөртөө байгаа тэр нуугдмал авьяасаа гаргах боломжийг Улс телевиз олгож байгаа юм шүү гэдгийг хэлмээр байна. Мөн бидэнтэй хамтран ажиллах байгууллага хамт олон аж ахуй нэг хувь хүмүүсийг урьж байна. Таны урлагийн төлөө оруулсан хөрөнгө оруулалт нь таны ирээдүйн хойч үед сайн сайхнаар нөлөөлөх болно. Тэмцээний талаарх мэдээллийг 98 98 38 80 45 29 43 гэсэн утсаар холбогдож авах боломжтой юм байна. Жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногт болдог газар хөдлөлт гамшигын бэлэн байдлын дуут дохиог дуургах бэлэн байдал жагсах өдөр болж өнгөрлөө. Өчигдөр 3 дугаар сарын 24-нд онцгой байдлын газар гамшигын аюулын тухай зарлан мэдээллийн тохиоллоор ажиллах дадлаг сургуулийн өдрөлөг зохиолоо. Монгол Улсын засгийн газрын 339 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногийн пүрэв гарагт ийхүү гамшигын аюулын тухай зарлан мэдээллийн тохиогоор ажиллах дадлаг сургуулийг тогтмол явуулах болсон юм байна. За Монгол Улсын засгийн газрын 349 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 3 дахь 7 хоногийн пүрэв гарагт гамшигын аюулын зарлан мэдээллийн тохиол дамжуулах дадлаг сургуулийг явуулахаар заасан байт. За түүний дагуу бол энэ жилийн зарлан мэдээллийн тохиол дамжуулах дадлаг сургуулийг одоо ингээд явагдаж байна. За улс орон даяар явагдаж байгаа яг энэ цаг мөчид бол одоо мөн одоо манай аймагт бол сумдууд дээр бас яг энэ цаг мөчид явагдаж байгаа. За энэ дадлаг сургуулиар бол нийт аймгийн гамшигаас хамгаалах алба мэрэгжлийн ангиудынхаа одоо бэлтгэл бэлэн байдлыг үзэж шалгах зарлан мэдээллийн тохиогоор хэрхэн яаж ажиллаж байна гэдэг одоо дадлаг сургуулийг хийж байгаа юм. Ингэснээр одоо цаашдаа манай одоо мэрэгжлийн ангиуд гамшигаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлаа хангаад за аливаа одоо тохиолдож болзошгүй гамшигын аюулд хэрхэн бэлэн байна вэ гэдгийг одоо шалгаж үзэж байгаа. Хоёр дахь одоо юм байгаа юм. Арга хэмжээ байгаа юм. За мөн энэ жил бол бас банкны байгууллагуудыг энд бас хамруулж оруулж ингэж одоо дадлаг сургууль явуулж байна. Өчигдөр 15 цагт Цэдэнбал даргын талбайд зарлан мэдээллийн дуут тохиогоор албан байгууллагууд жагсан гамшигын үеийн бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаагаа танилцууллаа. Аймгийн засаг даргын орлогч цэцээ нээж үг хэлв. Мөн энэ үеэр онцгой байдлын газар, нэгдсэн эмнэлэг, аймгийн цагдаагийн газар, улаан загалмаа хорооны байгууллагууд хамтран газар хөдлөлтийн үед хэрхэн хамтарч ажиллах талаар үзүүлэх сургуульд хийлээ. Уг үзүүлэх сургуульд Улаангом коллежийн хичээлийн 2 дугаар байранд явагдлаа. За бид нар өнөөдөр Улаангом политехник коллеж дээр газар хөдлөлтийн үеийн дадлаг сургуулийг зохион байгуулж явуулж байна. За энд хамгийн гол нь бид нар газар хөдлөлт болсон үед бид нар ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой юм бэ? Энэ нь иргэд өөрсдөө одоо аюулгүй байдлаа хангаж яаж одоо тэр аюул тосолд өртсөн барилгаас одоо гарч ирэх ёстой юм бэ нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо байгууллага хоорондын хамтын ажиллагааг энэ дээр бол харуулахыг бол зорьсон. Ийм одоо
бас аж холбогдолтой сургуулийг зохион байгуулж явуулж байна. Газар хөдлөлт гамшигын үед байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажилладаг, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, дууд тохио дуугарахад иргэд хэрхэн өөрийгөө хамгаалах талаар сургалт зөвлөгөө өглөө. Зарлан мэдээний дууд тохионы дагуу нутгийн захиргааны ордны урд талбайд хэв журам сахиулах бүлэг, хөдөлгөөний аюулгүй байдлын бүлэг, нийт аймгийн албан байгууллагууд бэлэн байдлыг ханган хүн нэг бүрийн тусгай хэрэгсэл, аранцтайгаар гамшигаас хамгаалах алба, аймгийн мэрэгжлийн анги бүрэлдэхүүний хамт жагсан үүргэвчний бэлэн байдлын үзлэгт хамрагдсан. Дараагийн мэдээ хүргэе. Аймгийн цагдаагийн байгууллагаас ард иргэдтэй замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах уулзалт зөвлөгөөнийг зохион явууллаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо та бүхэн хүлээн авна уу? Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа бодлого нь ард иргэдтэй замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах уулзалт зөвлөгөөг явууллаа. Зөвлөгөөнд өргөн бүрэлдэхүүнтэй албан хаагчид, бусад байгууллагын төлөөлөгч, иргэд жолооч нар оролцлоо. Яавал усал гэмтэл гарахгүй байх талаар нийтэд сурталчлах үйл ажиллагааг цагдаагийн газраас зохион байгуулж байна. За өнөөдөр манай аймагт бас нэг азавшаантай тийм ээ иргэдийнхээ тусын тулд манай цагдаагийн байгууллагаас явуулж байгаа бодлого тийм ээ энэ бүхнийг ард иргэдэд сурталчлах, ард иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах энэ аяны хүрээнд бас өргөн бүрэлдэхүүнтэй албан хаагчид, бусад байгууллагын төлөөлөлөд хүрэлцэн ирээд энд үйл ажиллагаанд оролцоод байж байна. Энэ нь бол ер нь эцсийн нийцэлд иргэдэд одоо замын хөдөлгөөний энэ хууль дүрмийг сурталчлах, яавал энэ усал гэмтлээс аль болох зайлсхийх боломжийг л иргэдэд ойлгуулах юм зорилготой хүрэлцэн ирээд байна. Ер нь бол бид нэр бол сурталчилгааг бол байнга явуулж байгаа. Энэ нь иргэдэд ч мэдэж байгаа. Бид нэр бүх сумуудаар энэ замын хөдөлгөөний шинэ хууль батлагдсан давлуудаа бүх сумуудаар бүрэлдэхүүн гаргаж явуулсан. Мөн аймагдар байгаа бүх байгууллагуудаар энэ хууль сурталчилга ажиллагааг зохион байгуулсан. Мөн замын цагдаагийн газраас энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 9 сарын 1 хүртэл бол хуулийг бол хангалттай сурталчилсан гэж ойлгож байгаа. Цаашдаа ч гэсэн энэ ажиллагаа бол явна. Замын цагдаагийн газрын орон нутаг хурдны замын хяналтын хилцээс энэ сарын 17-ноос эхлэн 11 аймагт 11 хоногт ажиллана. Орон нутгийн иргэд байгууллагууд замын хөдөлгөөний соёл бидний оролцоо, осолгүй жолооч, жаргалтай гэр бүл гэсэн сэдвийн хүрээнд сургалт зөвлөгөөг өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. За бидний групп энэ сарын 17-ноос баруун 11 аймгийн хамруулад нэг мөн 11 хоногийн хугацаанд энэ аймагуудаар амжиж явах ийм нэлээд давчил төлөвлөгтэй гарсан. Бидний энэ явж байгаагийн зорилго нь бол нэгдүгээрт нь бол хөдөлгөөний соёл бидний оролцоо. Дээрээс нь ослоггүй жолооч, жаргалтай гэр бүл гэж энэ. За энэ нь ямар утгатай вэ гэхлээр бид нэр замын хөдөлгөөндөө соёлтой оролцох ёстой. Дээрээс нь соёлтой оролцсон энэ даагаараа замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаад тухайн нэг гэр бүлийн ч гэсэн аз жаргал элэг бүтэн байх энэ нөхцөл боломжийн төлөө бид нэр ингээд явж байна гэж ойлгож болно. Бид нэр энэ аялын бүрэлдэхүүнд маань ямар хүмүүсүүд орсон байна вэ гэхээр зам тээврийн яамны авто тээврийн үндэсний төв, албан журмын даатгалын холбоо, дээрээс нь ноён алтаа гүрүүд төрийн бус байгууллага эдний оролцоог ашиглаад замын цагдаагийн газар зохион байгуулад энэ өнөөдөр танай аймагт хүрэлцэн ирлээ. Бид нэг аймагт үндсэндээ нэг л өдөр ажиллах боломжтой, дараач аймаг руу шахах байгаа учраас ийм чиглэлээр явж байна. Энд мөн нэмж хэлэхэд энэ онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Сүүлийн бараг 10 жил орчимд одоо зам тээврийн осол түүний улмаас нас барсан гэмтсэн хүний тоо тогтмол өсөлттэй явж ирсэн. Анх одоо энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, хоёрдугаарт энэ чиглэлээр одоо мэрэгжлийн байгууллагууд нь зөв арга хэмжээ авч ажилласны үндсэн дээрээс 15 оны энэ дүн мэдээ бууралттай гарч одоо бид их баярлууллаа. Энэ бууралттай байгааг би бүр улам сайжруулж одоо энэ бууралтыг зүгээр захын жишээгээр хэлэхэд 13 онд жилийн хугацаанд 503 хүн нас орж ирсэн бол бид нэр энэ тоог 72-оор бууруулад 72 бүхэл бүтэн 72 хүний амь насыг аварч чадлаа гэдэг хэлгээр бахархалтай байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль энэ оны 9-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд өмнөх онуудад зам тээврийн усал ихсэх төлөвтэй байсан бол хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2015 онд буурсан үр дүнтэй байгаа юм байна. Өнгөрөх 7 гарагт 1000 багшийн зөвлөгөөнийг манай аймгийн хэмжээнд боловсролын байгууллагын амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнд боловсрол соёл шинжилгээ ухааны яамны сайд Ган Төмөр оролцлоо. Орон нутагт анхудаага Увс аймагт энэхүү өргөн зар хүрээтэй зохиогдож байгаа мянган багшийн сургалт зөвлөгөө нь 3 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй хийж боловсролын 10 хоногийн аян зарлалаа. Уг зөвлөгөөнд боловсрол соёл шинжилгээ ухааны яамны сайд Ган Төмөр хүрэлцэн ирж багш сурагчдын үйл ажиллагаатай танилцлаа. Ер нь бид бол 4 жилийн хугацаанд хүүхэд бүрийг дэмждэг, хүүхэд бүрийг хайрладаг, хүүхэд бүрийг хүндэлдэг сургалтын системийг одоо хөгжүүлэх гэж газар болгонд ажиллаж байгаа. Яг энэний нэг жишээ бол Увс аймгийн бүх багш нар ингээ өнөөдрийн цуглараад хоорондоо зөвхөн энэ өнөөдрийн энэ зөвлөгөөнөөс гадна сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөнийг аймаг дээрээ бүтэн 7 хоногийн туршид хийх гэж нэгүр хэлбэл 4 жилийн хийсэн ажлаа дүгнэж байна. Хийсэн ажлаа дүгнэхийн хажуугаар туршлагаа хуваалцж байна, туршлагаа солилцож байна. Дараагийнхаа зорилгоодыг дэвшүүлж байгаагаар их ач холбогдолтой. Аймгийн засаг даргын тамгын газар болоод аймгийн засаг дарга иргэдийн хурал болоод энэ багш нарынхаа нэр хүндийг дээшлүүлэх, хүүхэд бүрийг хайрлахын цаадлын утга болоод багш болгоныг хүндэлдэг, багшаа хүндэлдэг ард түмэн болох ийм үндсэн зорилго бас хадгалагдаж байгаа. Тийм учраас бол би үнэхээр сэтгэл хангалуун байна. Аймгийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаа. Уг нээлтийн үеэр хүүхэд багчууд урлагийн авьяас чадвараа үзүүлж, мөн гар урлал, зураг, бүжиг зэрэг авьяас чадвараа харуулж, хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хөгжиж дэвшин төлөвшөж байгаагаа боловсролын сайдтай нээлттэй дэлгэн тайлгнасан өдрөөлж өнгөрлөө. Олон жил боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудыг бэлтгэн мэдлэг боловсролоо харамгүй хайрладаг багш гэмэх эрхэм алдартнуудыг боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Боловсролын байгууллагад 21 жил ажилласан хөтөлбөрийн төр засгаар өндрөөр өндөж засгийн газрын шагналд боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан явдал туйд их баяртай байна. Энэ амжилт бол миний хамт олонны, миний хааны, миний өрхөختийн одоо хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон гэж би бодож байна. Ингээд боловсрол гэдэг боловсрол ирээсээ одоо ирээд дуустдаг мөнгө байхад ихтэй идэх боловсрол гэдэг их хөрөнгө гişээр энэ салбарт хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж ажиллаж байгаа багш нартаа ажлын үн дээр амжилтыг хүсэн яриаж байна. Би 28 жилдээ боловсролын салбарт ажиллаж байна. Энэ мянган багш нарын зөвлөгөөнд оролцож байгаа бүх багш нартаа баярын мэнд хүргье. За, ахлах 4-р сургуулийн сургалтын менежер буян тусгана. Боловсролын салбарт 22 жил ажиллаж байгаа. Ингээ мянган багшийн зөвлөгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Одоо боловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ өнөөдөр бас энэ мянган багшийн зөвлөгөө маань бидний бас сүүлийн үед боловсролын шинжилэл цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тэр үйл ажиллагааг маань хэр зэрэг хэрэгжиж байгаа, ямар үр дүнд хүрч байгаагаа бас олон нийтэд сурталчилсан ийм үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Тэгээ бүхэл Увс аймгийнхаа нийт 1200 гаруй багшийг цуглуулад нэгэн дээр цуглуулад ололт амжилтаа дүгнэж ярилцж байгаа энэ ажил бол бас нэлээд амжилттай хэрэгжиж байгаа нэгэн тод илрэл болов уу гэж бодож байна. За би 1998 онд багшийн дээд сургуулийн Түүхний хүн хааны багш мэргэжлэр төгсөөд одоо 20 жил ажиллаж байна. Анх багш болж ирсэн гараагаа бол энэ Давсамын дунд сургуулиас ихсэн Түүхний хүн хааны багш мэргэжлэлтэй нэг юм байна. Хүүхэд нэгүрийг хөгжүүлэх яамны энэ тусгай энэ хөтөлбөрт бол хүүхэд нэгүрийг хөгжүүлэх үйлсийг бол багш нар маш их гарамга амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр ном хөтөлбөр, авьяас хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн хүүхдүүд бол маш их олон медаль, шагналуудыг авсан. Энэ маань тэр цөм хөтөлбөрийн бас нэг хэрэгжиж байгааг нэг илрэл гэж бодож байгаа. Яамнаас гаргасан хүүхэд нэгүрийг хөгжүүлэх хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг цаашаа хэрэгжээсэй гэж хүсэж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг ч хүүхэд тоцрохгүй байгаа. Энэ бол хүүхдүүд өрөөсөө анги нийтээр багаараа хөгжиж байгаа. Би бол энэ хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийг эхлээс хойш анги нийтийн олимпиадад 2 удаа, анги олимпиадад 3 дугаар харилцаж хүрэл медаль авсан. Тэгээ энэ бас нэг хүүхэд хөгжүүлэх үйлсэд оруулсан маань баггүй нэг амжилт байхаа гэж бодож байна. Монгол хүүхэд бүрийг бүтээл сэтгэлгээтэй, ойртой итгэлтэй шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлдэг, иргэн болж төлөвшүүлэх, орчныг бүрдүүлэхэд эцгэх төрийн үүрэг олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлох зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр манай аймагт инхүү амжилттай хэрэгжиж байгаа нь инхүү илхэн харагдаж байлаа. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн хүрээнд аймгийн 15 сумын 2400 өрхөд тэжээл шатхуун бээлийн нэмнээ зэрэг тусламжийг хүргэлээ. Мэдээний дэлгэрэнгүй одоо хүлээн авна. Швейцарын агентлагийн ногоон алт төслийн хүрээнд манай аймгийн 15 сумдад тэжээлийн тусламж хүргэлээ. Өнгөрсөн бүтэн сайд буюу 3 дугаар сарын 20-нд манай аймгийн бэлчээр ашиглалтын холбоо, төрийн бус байгууллагын удирдлагууд, сахил сүм тэжээлийн андвийг хүргэж, малчид болон сумдын удирдлагууд, сахил сүмийн бэлчээр ашиглалтын холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөгч нартай уулзаж, тусламж тэжээллийг хүлээлгэн өглөө. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслөөс зудан дээр өгсөн аймаг баруун бүсийн аймагуудад тусламж
үзүүлж байна. Энд манай аймагт бол одоо манай аймгийн нийт малчин эрхийн 30% амарсан. Нийтдээ 120 тонн кевиг 2400 малчин эрхт олгох гэм 19 сая 200 мянган төгрөгийн одоо шатхуун бас 2400 малчин эрхт олгоно. Энэ нь бол нэг 12 тонн шатхуун байгаамаа. Тэгээд энд бол нийт манай аймгийн 15 сум хамарч байгаа. Сумууд бол ер нь 10 тоннаас 8-9 тонн тижэл. Тэгээд нийт сумдын одоо тижэл болгож байгаа сумдын тэр малчин эрх болгонд одоо 8000 төгрөгийн шатхуун. Тэгээд 1500 ширхэг бэлэл болгож байгаа. Энэ бол одоо манай зудан дээр өссөн малчд Швейцарын хөгжлийн агентлагийн нугаалтаас болгож байгаа томоохон хэмжээний дэмжлэг. Энд бол одоо ер нь малчд одоо малаж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нийтлэлийн малаж ахуй эрхэлж байгаа. Энэ уламжилт малаж ахуйг одоо Швейцар улсын засгийн газар, Швейцар улсын одоо татвар хөлөгчдийн мөнгөөр одоо дэмжиж байгаа дэмжлэг. Энд бол одоо би Увс аймгийн засаг дараа, Увс аймгийн иргэдийн хурал, одоо Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, энэ сумдынхаа бэлчээр ашиглагчдын холбооны нэрийн өмнөөс бол одоо нийт хөдөлмөрчдийн нэрийн өмнөөс их баярлсан талархсныг илэрхийлж байна. Энэ Швейцарын хөгжлийн агентлаг, Швейцарын одоо энэ гараа сунгаж байгаа энэ арт түмэнд. Тэгэд энэ дээр одоо бид бас орон нутгтаа ирээд сагил сум дээр одоо энэ тижэл олгох, малчд тижэл олгох, тэгээд одоо энэ шатхуун олгох, бэлэг олгох энэ тусламжийн ажлыг зохион байгуулж явж байна. Ер нь одоо энэ сагил сумд бол одоо 160 малчин өрхөд бол нийт 8 тонн тижэл олгогдно. Нэг малчин өрхөд бол 50 кг буюу хоёр шуудаа кивэг. Тэгээд 160 малчин өрхөд бол одоо 8000 төгрөгийн одоо шатхуун, зүү малчинд бол одоо хос бэлий. Тэгээд одоо энэ зүгээр шатхууныхын хэмжээ бол одоо ингээд аваад оцглаа нэг сая 300 мянган төгрөгийн 780 литр шатхуун. Одоо кевг нь бол аяндаа мэдээж 8 тонн гэсэн ийм олголтын ажлыг зохион байгуулж байна. Одоо ингээд бид бол одоо ер нь үйлийн малаж авах эрхэлж байгаа малчд, малаж авах үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ хүмүүс орон нутгад одоо байгаа засаг даргын тамгын газар иргэдийн нийтийн хурал, хөлөмжтэй оролцоотойгоор бид одоо нугаалт төслийг хэрэгжүүлж байгаа Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, сагил сумын бэлчээр ашиглагчдын холбоо. Энэ ажлыг одоо бас бид сумынхаа засаг даргын тамгын газар хурал болоод одоо сумын орон нутгийн байгууллагуудтайгаа хамтар зохион байгуулж байна. Энэ ажлыг бид бол одоо 10 жил, 5 жилд одоо зүүдийн хэмнэл бол маш их ойртож байна. 5 жил болдог, цаас их урдаг. Бэлчээрийн даа сургацсан баг. Тэгэхээр энэ дээр бол ер нь нийгмийн хариуцлага талаас бол одоо мал бол хувиэмж, малчин бол одоо энэ малын эзэн менежер, одоо энэ бэлчээр бол нийт эзэмшилд байдаг. Тэгэхээр бэлчээрийн ачаал даацаасан гэтэрсэн мал байна одоо энэ нэгдүгээрт. Хоёрдугаарт бол одоо энэс болж болоод бэлчээр нь талхлагдаад, бэлчээр нь одоо нэг бэлчээрээс одоо нийтлэлийн малаж авах хэрэглэж байгаа одоо малаж авах үндсэн мал нь бол одоо тэжээл авч чадахгүйгаас болж одоо зудан нэрвдэж одоо амин зуулгуулсан мал сүргээс одоо бас малчд хаагцах юм салах юм асуудал гарч байна. Энэ дөр бол ер нь одоо бид цаашдаа ер нь үндсний ийм асуудлууд авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт бол бэлчээрийн менежментийн асуудлаар одоо энэ хэсэг бүлгийнхаа системийн хүрээнд энэ аймаг орон нутгийн хэмжээнд одоо нэлээд зохион байгуулалтад ажиллах. Хоёрд бол сүргийн менежмент, гуравд бол одоо тэжээл үйлдвэрлэл дээр бол одоо орон нутгийнхаа бүсчилсэн байдлаар одоо энэ аймгийн хэмжээнд бол одоо жишээл Бөкмөрн, Баруун Турун, Тэск гээл одоо энэ хадлангийн газруудаа одоо нийлүүлэлт хийдэг. Хуршоогоор дамжуулж одоо энэ малаж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тэгээд одоо тэр малаж ахуйн эрсдлийг бууруулахлаар тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх энэ бэлчээрийн даас хэтэрсэн зогстой малаж ахуй эрхлэх. Цаг аваржилтын байдал хүнд мал төлөлт эхэлсэн өвс тэжээлийн шаардлага их байгаа энэ үед цаг үеэ улсны тусламжийн үйлсэд сагил сумын ард иргэд ам сайтай байлаа. Тусламжийг сагил сумын аваржилт хүндэрсэн айл өрхөд хуваарлал нь олгож байгаа. 160 өрхөд олгох ба нэг айл өрхөд 2 ут тэжээл 8000 төгрөгийн түлхчний толгоо нэг бэйли зэргийг олгох юм байна. Их баярлалаа. Одоо энэ 2 ут тэжээл энэ одоо бас нэг юм күнч одоо энэ мал юунч одоо зүүдүүд нэр өгч яхад ингээд бас хаана нуган төсөлтөд ингээд тусгуулж яваад бас ер нь хоёрын зүгээс их баяртай л байна. Тийм манай багаас одоо энэ доод хэсэг 20 айл Швейцарын хөгжлийн агентлаг нуган төслийн хөрөөсөө тэгээд 20 айл нэгэд 40 ут тэжээл манай дээд хэсэг хоёр талд байгаа манай баг. Дээд хэсэгт бас 20 айлд ингээд 40 ут тэжээлгээд өгч яг одоо манай энэ үед манай доод хэсгийн малчд бол нэлээд сасыг орж нэлээд хүндрэлтэй байгаа. Тэгээд нэг нуган төслөөс яг далаа туслал гэж дэмдээсэн гэж яг 40 ут тэжээлэг нэгч яг бас
болж ирэх юм одоо бас ядарсан гэдэг малчтынхаа нэрс би гаргаж ягаад хоёрын айлныг хамруулж явах юм уу. Тэгээд нооналтсан би өртгөн тавхантай одоо ягаад бас одоо баялснаа болсон багийн даргын ярилэмнэс гэлий. Бэлчээр ажилтны холбоо төрийн бус байгууллага нь Швейцарын агентлагийн ногоон алт төслийн хүрээнд ирсэн тэжээлийн тусламжийг инхүү хүргэлээ. Хаваржилт хүндэрсэн цаг үед түргэн шуурхаа ажиллаж тусламжийг цаг тухайд малчтад хүргэнэ өгч байгаад сумдын удирдлагууд талархлаа илэрхийлж байна. Дараагийн мэдээ хүргэе. Увс аймгийн үндэсний бүхийн холбоо Улаангом дивжиний бүхчүүд тариалан сумын малчтад 150 пресс өвсийг хандивлаж байна. Энэ талаарх дэлгүүргүй мэдээллийг хүлээн авна уу? Улаангом дивжиний бүхчүүдийн зүгээс сайн улсын аянд нэгдэж зудтай байгаа сумдын малчтад өсвөрийн сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээний тамирчдад туслах хийгээд 40 жаалан хийдийн хамбалаан балдорж тусалсан хандвийн аянд тус нэгдээд байна. Хаваржилт хүндхэн байгаа сумдын малчтад туслах гэж хүн бүр байгууллага хамт олон холбоод чадах хэрэгээр дэм болж байна. Энэ удаач Улаангом дивжиний бүхчүүдийн тусалцаа тариалан сумд хүрч байгаад сумын удирдлагууд сэтгэл өндөр байна. Увс аймгийн үндэсний бүхийн холбоо Улаангом дивжи хамтарна бүх одоо зодуулж байгаа сумдад тусалцаа үзүүлэх зорилготойгоор одоо хандив цуглуулсан байна. Хандивын үр дүнд тариалан сумыг одоо хамгийн их зудаа гамшиг болж байгаа гэж үзээд одоо 150 пресс тусалж байгаа явдалд тариалан сумын нийт ард иргэд болон малчид төрийн захиргааны байгууллагын нэрийн өмнөөс бөхчүүдтэй баяр саналгаас илэрхийлж байна. Тариалан сумд ер нь өөр ямар нэгэн тусалцаа утсан уу? Улаан загалмаа ирсэн. Тэгэд улсын нөөц, аймгийн цэцгийн нөөц гээд 50 хөнгөлтөө болон энэгүй хэрэгсэд маш их хэмжээр ирж байгаа. Тэгэд бас бөхчүү сэтгэлийнхаа дэмийг үзүүлж бас малчид ард иргэдэд тусалцаа үзүүлж байгаа явдалд та сумын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс маш их баяр саналгаас илэрхийлж байна. Одоогийн байдлаар нь малын хорогдол хэр байна? Хаваржилт өөр нь хэр байна? Малын хорогдолт маш их байгаа. Одоогоор малчид бол нэг төл бол авахгүйгээр болцсон байгаа. Ерөнхийдөө бол одоо толгой ил одоо авч үлдэхин төлөө малчд бол тэмцэж байгаа. Одоогоор бол мал төл мал боож болж авах талаар бол ойлголтойгоо зуд бол ер нь ширээ өгч байгаа. Манайсан бол цасны цус маш их байна. Сүүлийн цас бас одоо өнөөдөр ч гэсэн бас бүх нутгаар хамарч нэлээд зузаан орж байна. Тэгээд баруун талдаа малч дээр явах зам хаагдсан. Хүнд байна. Одоогоор бол сумын зөвлөлт бол Тариалан суманд хаваржилт хүндхэн байна. Одоогийн байдлаар мал төлөх, төл хүлээж авах гэдэг ойлголт бараг л байхгүй гэж байна. Цаг агаарын байдал тогтворгүй цас дахин нэмж ороод байгаа болохоор хаваржилт цаашид улам хүндрэх төлөвтэй байна. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна уу? Чацарганы цэвэр тос болон эмийн ургамал ус цэвэршүүлэх чиглэлийн үйлдвэр техник тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийхээр 50-ны хөрөнгө оруулагч нар манай аймагт хүрэлцэн ирлээ. Яг одоо ажил хэрэг хариуцж байгаа хүмүүстэй нас уулзъя. Өнөөдөр аймгийн цэцэг даргын хамгийн газрын хурлын танхимд усын цэцгэн эрхлэгч иргэд болон аймгийн мэрэгжлийн хяналтын лабораторийн тасаг эрүүл мэндийн газар 50-ны хөрөнгө оруулагч нарын дунд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 50-ны талаас энэхүү үйлдвэрлэлийн 70-80% хөрөнгө оруулалтыг олгох юм байна. Тэд манай аймгийн цэцгэрний тосыг хүний биед хортой хүнд металлын агуулмж өндөртэй тул гадагшаа экспортлох боломжгүй иймд дэвшилтэд технологи ашиглан цэцгэрний цэвэр тос гаргаснаар экспортлох бүрэн боломж үүсэх юм гэлээ. Энэхүү үйлдвэрийг 50-ны тал байгуулснаар орон нутгийн хуваарай цэцгэрний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч цэвэр бүтээгдэхүүн боловсруулан импортлох боломжийг нээж өгөх юм байна. Өнөөдөр манай аймагт 50-ны худалдаа бизнес эрхлэлийн төлөөллүүд ирээд ажиллаж эхэлж байна. Өглөө аймгийн удирдлагуудтай уулзаад одоо бол чацраган тариалагч, чацраган үйлдвэрлэгчид эмийн ургамлын чиглэлээр ажилладаг манай төрийн байгууллагын төлөөллүүд зарим эмийн ургамал сонирхогчид мөн улс цэвэршүүлэх чиглэлээр ажилладаг байгууллагын төлөөллүүд гэсэн ийм одоо хүмүүстэй уулзж байна. Тэгэхээр энэ олон удаа ирж байгаа тайванчууд олон салбарт хамтран ажиллаж байна. Хамгийн өрдөнтэй салбар нь бол эрүүл мэндийн салбарт нэлээд одоо бодитойгоор ажиллаж байгаа. 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн өнгөрсөн жил. За мөн улс аймгийнхны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зарим эмчилгээ онцлогоо хийх чиглэлээр бодиттой ажиллаж байна. Эмчнэр ирж ажилласан манай эмчнэрийг бол мэрэгчлэх чиглэлээр бас сургалаа. За мөн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах шүддийг одоо эмчлэх чиглэлээр бас хөрөнгө оруулж ажиллаж байна. За энэ 28 бас 50-аас эмчнэр ирнэ. Одоо хамгийн бодиттой томоохон хөрөнгө оруулж байгаа салбар нь бол эрүүл мэндийн салбар болж байна. За боловсролын салбарт бас оюутан сургах чиглэлээр хамтран ажиллаж байна.
За өөр нэг хамтран ажиллаж байгаа салбар нь бол манай чадсарны салбар. Чадсарны судалгааг бол 3 дахь жилдээ хийж байна. Тэгээд одоо бол бүр бодиттой хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр хөрөнгө оруулъя гэгээд хөрөнгө оруулагч одоо компани захиралтайгаа ирсэн байна. Энэ нь бол Малайзд амьдардаг Америкийн нэгдсэн улсын сонгогдсны Сенс мотор үйлдвэрлэх компани төлөөлөгч гэсэн ийм өндөр албаны хүн байна. Тэгэхээр одоо бид нар төгсөж байгаа мэдээлэлээр бол увсад юм уу аль нэг газараа бол бид энэ хөрөнгө оруулагч талтайгаа ярьж байгаад үйлдвэрээ байгуулна. За бидний сонирхол бол болж игэл энэ манай улсын часарганыг бол үнэхээр одоо ач холбогдол өгч судлаад тэрэн судалгаагаар нь улсын часарган бусад одоо Монгол ургаж байгаа часарганаас хамаагүй чанарлаг, витаминлэг гэдэг нь нотлогдоод батлагдсан учраас бид бол энэ одоо эко цэвэр бүтээгдэхүүнээ түшиглээд одоо увсад байгуулах асуудлыг бол дэмжиж ажиллаж байна. За нийтдээ нэг 700-аас 800 мянган орчим долларын ийм эхний тоног төхөөрөмжийн үйлдвэр оруулж ирнэ гэсэн ийм хувилбараар ярьж байгаа. Тэгэхээр энэ нь бол 20-30% гэдгийг орон нутгаас гаргана гэж тооцвол 300-аас 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт болж байгаа. Энийг бол манай үйлдвэрлэгчид одоо олох шаардлагатай байна. За бид бол энэ чиглэлээр давхар ажиллаж байна. Хугацаа алдахгүй тулд нэгэнт ингээд 60-70%, бараг 80% гаргах хөрөнгө оруулагч ирж байгаа нөхцөлд бид энийг алдмааргүй байгаамаа. Тэгээ энийг бол бодит ажил олгомоор байна гэдгийг бол би бас нийт мэдээллийн замаар хэлнэ. Бид одоо чиглэлээр 50-ачид бол 6 өдөр хүртэл манай аймагт ажиллаж байгаа. Энэ тал дээр бол хөрөнгө оруулах сонирхолтой ийм одоо хүмүүс хөрөнгө оруулагчид бизнес эрхлэгчид бол чөлөөтэй уулзах болцоотой гэдгийг бас зориуд хэлье. Сэтгүүлч миний хувьд нэг зүйл анхаарал татаж байлаа. Манай аймгийн хэмжээнд хуваараа чацарган тариадаг иргэд цөөнгөө байдаг бөгөөд нэгдэн нийлж хоршоолол нөхөрлөл байгуулж 50-ны үйлдвэр биш өөрсдийн үйлдвэрээ байгуулах боломж нөхцөл байдаггүй юм болов. Төр засаг орон нутгийн удирдлагч гэсэн 50-ны хөрөнгө оруулалтыг дэмжих биш дотоод үйлдвэрлэгч, хэрэглэгч, чацарган эрхлэгч нараа дэмжих тэдний бизнес боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй мэт санагдах юм. Монголын чацарган тариалагч үйлдвэрлэгч үндэсний холбоо гэж байгууллагыг 2007 онд байгуулж ирсэн. Тэгээд тэр байгууллага маань саяхан энэ 2016 оноос жимсгэн эрхлэгчид тариалагч үйлдвэрлэгч үндэсний холбоо болсон. Тэрний салбарыг бид нэр 2007 оноос Увс аймагт байгуулад ингэ явж байгаа. 2005 онд Увс аймагт чацарган хөгжүүлэх хөтөлбөр гэдгийг аймгийн иргэдийн урлаар батлуулсан. Тэрнээс хойш энэ чацарганы хөгжүүлэх асуудалд манай энэ холбооны гишүүд одоо зүтгэж нэлээд олон ажил хийж байна л да. За манай холбоонд 30 гаруй гишүүн байгаа. Албан ёсны бүртгэлтэй өдөр тутам байнга үйл ажиллагаанд оролцдог. Энэ бол аймгийн нийт 500 гаруй га чацарган тариалдаг хүмүүсийн 51% нь манай холбоонд хамаарагдаж явж байгаа. Бус туулнуудад хамаарагддаг байна. Тэгэхдээ Увс аймагт бол бас Увс аймгийн чацарганы үйлдвэрлэгчдийн холбоо энтергээд бусад холбоонууд байд юм шиг байна лээ. За манай холбооны хувьд бол бид үндэсний холбооныхаас салбар учраас олон улсын чацарган эрхлэгчдийн хурлууд тэндээс өгөгдсөн арга хэмжээнүүд тэгээд үндэсний хэмжээнд жимсгний талаар хийж байгаа ажлуудыг нэгтгэж холбооныхаа гишүүдэд мэдээлдэг, жил тутам хийх хэрэглээхээ төлөвлөгөө гаргадаг. За бидний хувьд бол ер нь чацарганыг Увс аймагт хөгжүүлэхэд үндсэн анхаарлаа төвлөрүүлж ажилладаг юм. За бид бол энэ Монголын нийт чацарганы нэг 60 орчим хувь нь Увс аймагт манай Тийсийн голны сав дагуу тэгээд нэг хөрн ховд торхолгийн голоор байдаг. За энэ байгалийн нэлээс өөрч байгаа чацарганыг хүртэл сэргээхэд анхаарлаа шилжүүлдэг. Гадагшаа гаргах маш өргөн боломж байна. Бид бүх бүтээгдэхүүн тосоо омега-7 болох хэрэгтэй. Бид бол өөр аргаар боловсруулад тэр омега-7 хүрэх стандартын шаардлага хангаж одоохондоо чадаагүй байна шүү дээ. Тэрнийг чадсан үед бол энэ ямар ч асуудалгүй зүгээр гадагшаа хүн гуйж ирж явж магадгүй. Бид аваач хийж биш. Одоо яг өнөөдрийн энэ тайландын ирсэн байна. Энэ тохиолдолд та өөр нь ямар санал тавья гэж бодож байна? Бид энэ хүмүүс ямар боломжтой гэхлээр мэдээ гэж бодож байна. Анх удаага биш бид олон удаа уулзж байгаа. Төрөөчийн тавьсан саналуудаас зарим саналууд нааштай хариу бас ирж байгаа болов уу гэж хариулт хүлээж байна.
50-ны зүгээс 3 жил гарна усын чацарганыг судалж ашигтаа өр өгөөждөө хүний бид хэрэгтэй олон чухал элементүүд байгаа гэдгийг ч олж илрүүлсэн байна. Чацарганы навчаар цай хийх, чацарганаас хаях зүйл байхгүй гэдгийг маш сайн судалсан байх юм. Ингээд бодохоор гадны хөрөнгө оруулагч нар бидний баялагын ашигтаа үр дүнтэйг мэдсэн хөрөнгө оруулах тал дээр хэрхэн хамтарч ажиллахаа аль хэдийн төлөвлөчихсөн байна. Харин манай чацарганы эрхлэгчид мөнгө санхүүгийн мэдлэг мэдээлэл багтаа бизнес хийх гарч гаргалгаа муута хамтарч нэгдэж ажиллах гэдэг ойлголт байхгүйгээс бусдын гарыг харж хийсэн зүйлээ хямдхан зарах 50-ны үйлдвэрийг дэмжихээс өөр бизнес гаргалгаагүй гэж. Овс Ньюс мэдээллийн хөтөлбөрийн 7 хоногийн тайм энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.